Сүүлийн жилүүдэд стрессийн түвшин нь улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд сэтгцийн болон бие махбодын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь бол сөргөөр нөлөөлж байна. За ийм учраас шалтгаануудын судлах нь одоо чухал болж байна. За энэхүү DKN AFT 800 анализаторыг ашиглаад стрессийн түвшин гүнлэж үр дүн нэгтгэн дүгнэж гаргаж байна. За энэхүү аппаратаар олон улсад бол эмчилгээний үр дүн хянах урьдчилан сэргийлэх чиглэлээр бол ашиглаж нэвтрүүлдэг. Манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэ эмчлүүлж байгаа болон амлалтаараар үзүүлж байгаа үйлчлүүлэгч нарт стрессийн түвшин тодорхойлох энэхүү шинжилгээг бол хийж байгаа. За энэхүү шинжилгээний үр дүнд нь стрессийн түвшин, стрессийг даван туулах чадвар, биеийн сулдал ядралын түвшин үздэг, мөн автономик мэдрэлийн систем болон бодисын солилцооны зохицуулахын түвшин, за тэгээ парасимпатик болон симпатик мэдрэлийн тэнцвэртэй байдал зэргийг бол үр дүн гаргадаг ба автономик мэдрэлийн системийн тэнцвэрийн алдагдал нь бол сэтгэл түвшин, нойр гуйдал, өдрөл сүүлтлийн хам шинжийн шинж тэмдэг болж илэрдэг. За тэгээд стрессээ эрт онцлуулаад зөв зохицуулах нь урьдчилан сэргийлэх эмчилгээний үндэс болтгоо. За энэхүү шинжилгээ нь нотлохоонд суурилсан шинэ дэвшилтэд технологи болж байгаамаа. Шинжилгээний үр дүнд стрессийн индекс, стрессийг даван туулах чадварын түвшин, биеийн сулдал ядралын түвшин, автономик мэдрэлийн системийн парасимпатик болон симпатик мэдрэлийн тогтолцооны тэнцвэртэй байдал, автономик мэдрэлийн системийн бодисын солилцооны зохицуулгын түвшин үнэлж тодорхойлно. Эдгээр үзүүлэлт нь хүний стрессийн түвшин, биеийн ачаал дасан зохицох чадвар, сэтгэл зүйн тэнцвэрийг илтгэнэ. DKN AFT 800 анализатор нь зүрхний цохилтын өөрчлөлтөөр тулгуурлан стрессийн түвшин болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг үнэлдэг дэвшилтэд технологи юм аа. За энэхүү анализатор тэмчилгээний өмнөх болон дараах 200 шинжилгээний үр дүнг тооцож үр дүн гаргасан байгаа. За шинжилгээнд болохоор автономик мэдрэлийн үйл ажиллагаа, автономик мэдрэлийн тэнцвэртэй байдал, стрессийн индекс, стрессийг даван туулах чадвар, биеийн ядрал сүүлтлийн түвшин бол үнэлж үр дүн тооцож гаргасан байна. За энэхүү үр дүнд болохоор автономик мэдрэлийн үйл ажиллагааны түвшин нь бол 40%-аар нэмэгдсэн, автономик мэдрэлийн үйл ажиллагааны тэнцвэртэй байдал нь 30%-аар сайжирсан, стрессийн индекс нь 38%-аар буурсан. За биеийн ядрал сүүлтлийн түвшин 50%-аар буурсан, стрессийг даван туулах чадвар нь 55%-аар нэмэгдсэн үр дүн гарсан. За эдгээр үзүүлэлтүүдийн бууралт нь эмчилгээний үр дүнг нотолж байна. Эмчилгээний дараа стрессийн индекс буурч, зүрхний цохил тогтворчсон, амралт сэргээх системийн итгэх нэмэгдсэн байна.